За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэхүү сэдвээр та бүхэндээ санал солилцох боломж олгосон Эрсний климатикчдын институтийн удирдлагууд зохион байгуулах оронд бас талархснаа илэрхийлье. За энэхүү сэдвийн хүрээнд өнөөдөр би дараах сэдвүүдийг хамарч ярих гэж бэлдсэн байгаа. За дотоод аудит гэж юу юм? Үүрэг хариуцлага, хөндлөнгийн аудит. За энэхүү хоёр аудит маань хэрхэн харилцаж хамтарч ажиллах боломжтой, хэрхэн сайжруулах вэ гэдэг чиглэлийг ярих гэж бэлдсэн байгаа. За тодорхойлолтыг түрүүний өмнөх хэлтгэлүүд дээр нэлээд ярьсан болохоор их дэлгэрэнгүүлж ярих шаардлагагүй гэж бодож байна. За дотоод аудитын олон улсын институтээс дотоод аудитын практикийн олон улсын стандарт гэж баталдаг. За тэндээс дотоод аудитын тодорхойлолтыг хийхдээ нэлээд тодорхой сайн тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр товчхондоо бол дотоод аудитор гэдэг бол байгууллагыг зорилттой хүрэхэд нь туслах зөвлөх үйл ажиллагаа юм аа гэж тодорхойлж байна. Тэгэхээр эхний жилүүддээ дотоод аудит бол зөвхөн санхүүгийн чиглэлийг хамарч ажилладаг байсан бол одоо илүү менежментийн зөвлөх тал руугаа үйл ажиллагаа явуулдаг болсон байгаа. За хөндлөнгийн аудитыг бол олон улсын эхлэн модчдын стандартын зөвлөлөөс баталдаг аудитын олон улсын стандартаар тодорхойлж үүрэг хариуцлагыг нь гаргаж өгсөн байдаг. Хөндлөнгийн аудитор бол тухайн аж ахуйн байгууллагын санхүүгийн тайлан алдаа болон зайлшгүй тэс үүдэлтэй буруу илэрхийллийг гэдэгт дүгнэлт гаргах үндсэн зорилготой. За энэ зорилгынхаа хүрээнд үйл ажиллагаа хэрхэн явуулах вэ? Яаж зохион байгуулах вэ? Бүх зүйлийг бас аудитын олон улсын стандартаар зохицуулсан байдаг. Орчин үеийн бизнест за ялангуяа одоо нөгөө Enron, WorldCom гэдэг нөгөө алдартай зарилангуудаас хойш бол бизнес хөрөнгө оруулагчдын итгэл нэлээд суларсан. За энэ утгаараа зохицуулагчдаас бол аудитыг за дотоод аудит болон хөндлөнгийн аудитыг илүү өндөр түвшинд хамар хүрээг нэмэгдүүлэхийг за энэ хоёрын үүрэг функцийн ялгаа заагийг сайн гаргаж өгөх чиглэлээр нэлээд өндөр шаардлага тавьж ажилладаг болсон. Тэгэхээр дотоод аудитор бол илүү менежмент тал руугаа зөвлөх чиглэл рүүгээ ажилладаг болсон. За маш өргөн цар хүрээг хамарч ажиллаж байгаа учраас санхүүгийн хэсэг бол зөвхөн түүний хариуцж байгаа нэг хэсэг гэнчлэн дотоод аудиторын үүрэг рол маш их өндөр өсөж байгаа. Гэхдээ энэ нь бол хөндлөнгийн аудитын хэрэгцээг бууруулахгүй. Энэ хоёр илүү бие бинийгээ гүйцээж ажиллах, бие биендээ дэмжиж дундаа одоо цар хүрээ тодорхой эрсдлүүдийг дундаа орхихгүй за хүч хөдөлмөр нөөцөө давхардуулахгүйгээр ажиллах нь одоо хамгийн чухал асуудал болж байгаа. Тэгэхээр дотоод аудит болон хөндлөнгийн аудитыг хэрхэн хамтран ажиллуулах, хэрхэн үр ашигтай зохион байгуулах вэ гэдэг үндсэн нэг чиглэл бол энэ хоёр аудитын ялгаа, цар хүрээний ялгаа, за үүрэг функцийн ялгаа юу юм бэ гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өмнөх илтгэлүүдэд дурдж исэн за компани одоо төлөөлөл удирдах зөвлөлт багтдаг аудитын хороо гэж байгууллага бол одоо дийлэнхтэй хараад бус гишүүдээс бүрдсэн ийм байгууллага. За энэ хоёр аудиттай аль алинтай харилцтын хувьд хамгийн их энэ ялгааг мэдэрч зохион байгуулалтыг хийх ёстой байдгаа гэж. За тэгэхээр энэ хоёр аудитын төрлүүд маань юугаараа ялгаатай вэ гэдэг талаар авч үзсэн байгаа. За энд дурдсан байгаа учраас их дэлгэрэнгүй яриад яг гэхдээ дотоод аудит, хөндлөнгийн аудитын үндсэн хэрэглэгчд хэн байдаг вэ? За дотоод аудит бол мэдээж тооц, аудитын хороо, за гүйцэтгэх удирдлага, за тэгээд дотоод аудитын тайланг хүлээж авдаг нэг бүрэлдэхүүн бол тухайн аудитлэгдсэн процессын менежерүүд гэдэг юм, ажилтнууд гэдэг юм. Тэр хүмүүс тайлан хүлээж авдаг. За хөндлөнгийн аудитор бол мэдээж хувийн төлөвлөгчдөд зориулж тайлагнадаг. За зорилтын хувьд авч үзвэл бас ялгаатай. За дотоод аудит бол байгууллагыг зорилттой хүрэхэд нь туслах, за бүх төрлийн эрсдлийг хамгийн бага байлгах гихмчлэн байгууллагын зорилттой нэг зорилттой ажилладаг. За хөндлөнгийн аудитор бол хөрөнгө оруулагч, хувийн төлөвлөгчдөд мэдээллийг баталгаажуулах зорилго.
За хамрах хүрээний хувьд бас нэлээд ялгаатай. За дотоод аудит бол санхүүгийн гүйцэтгэлийн за compliance буюу одоо даган мөрдлтийн хэмжлэн засаглалын маш олон эрсдлийг тодорхойлж тэдгээрийн хамгийн бага байдлахад зориулж ажилладаг бол хөндлөнгийн аудит за энд бол зөвхөн санхүүгийн тайлангийн за тэгээд санхүүгийн эрсдлүүд дээр голчлон төлөвлөж ажилладаг гэж. За цаг хугацаа давтамжийн хувьд бол дотоод аудит зөвхөн нэг байгууллага дээр илүү төвлөрч ажилладаг. За байнгын шинжтэй. За удирдлагын жилийн юм уу тодорхой удирдлагын хугацааны эхэнд тууцаас аудитын хорооноос баталж өгсөн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бол хөндлөнгийн аудитор бол тайланлын хугацаатай буюу санхүүгийн жил эсвэл тодорхой зохицуулалтын улмаас удирдлагаар тайлагнадаг шаардлагатай бол зохицуулалт дагаж санхүүгийн тайлан гаргаж байгаа хугацаатайгаар бэлтгэж ажилладаг. За дүгнэлт буюу фокус дотоод аудит эрсдлүүдэд өнөөдөр байгаа болон ирээдүйд учирч болох эрсдлүүд юу вэ? Бидний сул тал юу вэ? Эдгээрийг хэрхэн сайжруулах вэ гэж үндсэн фокус бол тэгж ажиллана. Тэгэхээр дотоод аудит бол илүү ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа гэж тодорхойлж байгаа. За хөндлөнгийн аудит бол тодорхой хугацаагаар тасалбар болгоод бэлтгэсэн санхүүгийн тайлан ямар нэг алдаа болон зайлшгнээс шалтгаалсан буруу илэрхийлэл байна уугүй юу гэдэг дээр толгойлдог буюу илүү өнгөрсөн цаг хугацаанд чиглэж ажилладаг гэж. За аудитын үр дүнд гарч байгаа ямар нэг санал зөвлөмж зүйлээр сайжруулах үүрэг яадаг вэ гэвэл дотоод аудитын хувьд энэ бол өөрөө үндсэн үүрэг нэг. Гарсан бүх сул тал ирээдүйд учирч болох эрсдлийг хэрхэн удирдах, хэрхэн хамгийн бага байлгах вэ? Энэ дээр хамгийн гол үндсэн үүрэг нь болж ажилладаг. За хөндлөнгийн аудиторын хувьд бол яг сайжруулах тал дээр бол үндсэн үүрэг байхгүй. Мэдээж аудитын үед олж илрүүлсэн дотоод хяналт, за санхүүгийн тайлбартай холбоотой сул талуудын талаар удирдлагын загтал буюу recommendation-ээр дамжуулж удирдлагад зөвлөгөө хөргүүлдэг. Гэхдээ гүйцэтгэлийн талаар бол тийм яг одоо хүлээсэн үүрэг байхгүй гэж. За статус эрх мэдлийн хувьд бол дотоод аудит байгууллагын одоо засаглалын хил дотор буюу governance boundary дотор гэж ярьдаг. Аудитын хорооны доор ажилладаг. За хөндлөнгийн аудитор бол өөрөө хууль юм уу журмаар зохицуулагддаг. За хараат бус байдал аль нь хараат бус байх ёстой гэж үздэг. Гэхдээ одоо яг харьцуулаад харах юм бол магадгүй хөндлөнгийн аудит нь илүү хараат бус байх байдаг гэж харагдана. Яг гэвэл хөндлөнгийн аудит бол өөрөө тодорхой хэмжээний хууль эрх зүйн шаардлагыг хангаад бие даасан байдлаар тусдаа аж ахуй нэгж гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бол дотоод аудитор бол компани тухайн байгууллагын бүтцийн засаглалын нэг бүтцийн нэг хэлбэр. Гэхдээ дотоод аудитаас хараат бус байхыг юу гэж ойлгодог вэ гэвэл тухайн аудитлч буй үйл ажиллагаанаас хараат бус эрхчлөөтэй байх ёстой гэж. За байгууллагаас хараат бус биш, гүйцэтгэх удирдлагаас хараат бус байх ёстой гэж байна. Тэгэхээр энэ дээр дотоод аудиторыг томилохдоо гэдэг юм уу, за ажилд авахдаа эсвэл тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр явуулахдаа аль болохоор өмнө өөрөө тэр процессын нэг хэсэг байгаагүй хүмүүсийг авч ажиллуулахыг санал болгодог. Хэрвээ өмнө өөрөө тэр үйлчлэгийг, үйл ажиллагааг явуулдаг байсан бол дотоод аудитораар ажиллаад тэндээ очиж ажиллах нь бол хараат бус байдал нөлөөлж байна гэж байна. За хөндлөнгийн аудитор бол хараат бус байх ёстой ойлгомжтой. За иймэрхүү ялгаа байдаг байна. За дотоод аудит, хөндлөнгийн аудит аль нь өөрөө компани засаглалын салшгүй нэг бүрэлдэхүүн. Зайлшгүй байх ёстой. Хамгийн гол асуудал энэ хоёр маань ажлын давхардалгүй, орхигдолгүй яаж үр ашигтайгаар өндөр бүтээмжтэйгээр ажиллах вэ гэдэг асуудал. Тэгэхээр хамтарч ажиллах болох боломжууд зөндөө. За хамгийн ихэнд юуг анхаарах ёстой вэ гэхээр энэхүү хоёр аудитын зорилт цар хүрээний ялгааг
удирдлага, тууз бассаа ойлгох хэрэгтэй. За хөндлөнгийн аудитор хувь нийлүүлэгчдэд ерөнхийдөө зориулж тэдэнд үйлчлдэг гэдэг утгаараа дотоод аудиторын хувьд хөндлөнгийн аудиторыг дэмжих хэрэгтэй. Тухайн компани хувь нийлүүлэгчдэд үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагыг хувь нийлүүлэгчдэд өндөр чанартай үйлчлэгээ үзүүлэхэд нь дэмжих хэрэгтэй гэж. За энэ ер нь бол одоо Их Британий дотоод аудиторуудын институт гэдэг олон улсын дотоод аудиторын институтын гишүүн байгууллагаас хамгийн багадаа дотоод аудитор, хөндлөнгийн аудитор хоёр нэг ийм хэмжээнд хамтрах ажиллах хэрэгтэй гэдэг гаргасан зөвлөмжөөс оруулсан байна. Тэгэхээр хоёр аудит маань ажлаа төлөвлөлтийн үедээ ядаж бие биендээ төлөвлөлтөө танилцуулдаг байх хэрэгтэй. Тухайн хугацаанд хөндлөнгийн аудит нь ямар хөө төлөвлөлт стратегид ажиллаж байгаа, дотоод аудитор тухайн хугацаанд яаж ажиллаж байгаа вэ? За дотоод аудитор тухайн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайлан хөндлөнгийн аудиторт ядаж хураангуй төвшөнд танилцуулдаг байх хэрэгтэй. За нөгөө талаар хөндлөнгийн аудитор хэрвээ ямар нэг удирдлагын захидал зөвлөмж боловсруулсан бол дотоод аудиторт бас тэрийг танилцуулж хэрэгтэй. За аль аудиторууд хамгийн багадаа жилдээ нэг удаа уулзаж ярилцдаг байх хэрэгтэй. Заавал уулздаг байх хэрэгтэй. За дотоод аудит хариуцсан захирал буюу одоо Chief Officer аудитын хорооны хуралд. За ялангуяа хөндлөнгийн аудиторыг сонгох, томилох, аудитын тайлан хэлцэж байгаа хуралд бол заавал суудаг байх хэрэгтэй, мэдээлэл авдаг байх хэрэгтэй. Энгийн түвшиндээ иймэрхүү харилцаатай байх хэрэгтэй. За илүү өндөр түвшинд ажилладаг бол гээд бас дараагийн слайд дээр гарч байгаа нь за эрсдлийн үнэлгээ мэдээж одоо бол аль аудит эрсдэл суурилж хийдэг болсон. Хөндлөнгийн аудитч тэр дотоод аудитч тэр. Тэгэхээр эрсдлийг үнэлж байгаа тэр процессд хамтарч ажиллах хэрэгтэй. Хэрхэн яаж үнэлж байгаа, ямар хөө эрсдлүүд тодорхойлсон, эдгээр эрсдлүүд чиглэсэн ямар стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тэрийг солилцоож. За дотоод аудит бол өөрийнх нь цар бүний нэг хэсэг багтдаг дотоод хяналтын хэрхэн ажиллаж байгаа, үр ашигтай байгаа хэсэг, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа хэсгээр бол зайлшгүй авч үздэг. Тэгэхээр энэ талаар цуглуулсан нотлохоо баримжуулалтаа бас хөндлөнгийн аудитортой гаргаж өгдөг байвал зүгээрээ гэж. За мэдээж хоёр аудит ажиллаж байгаа нөхцөлд бие биенийхээ арга аргачлал хандлагыг талаар тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй. Энэ талаараа санал солилцдог байх хэрэгтэй. За дотоод аудит бол түрүү хэлсэн байнгын шин чанартай өмнө батлагдсан төлөвлөгөөний дагуу явагддаг. Тэгэхээр тодорхой хэмжээний хугацааны өмнө төлөвлөгөөгөө байнга танилцуулж ярилцдаг байвал зүгээрээ гэж. За тэгээд ямар нэг хууль дүрм журмаар хориглоогүй бол дотоод аудитор ажлын баримтаа бас хөндлөнгийн аудитортаа үзүүлдэг байвал зүгээр юм аа гэж. За сайжруулахын тулд яах ёстой вэ? Хамтран ажиллах нь бол үр ашигтай, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй гэдгийг бол бүгд ойлгож байгаа. Гэхдээ бас тэгж чадахгүй байгаа тохиолдлууд маш их. За ялангуяа Монгол улсад бол тийм байна. Тэгэхээр энэ дээр зохицуулалт хэрэгтэй. Хэн нэгэн энийг зохицуулах хэрэгтэй. Энэ зохицуулалт бол талуудад аль талд нь тодорхой хэмжээний итгэл нэмэгдүүлдэг. За өндөр бүтээмж нэмэгдүүлнэ. За үр ашгийг нэмэгдүүлнэ гэж. Хоёр аудитын хувьд аль алинд нь давуу талууд байгаа. Дотоод аудит нэг аж ахуйн нэгжлэр илүү төвлөрч ажиллахын хувьд тухайн байгууллагын соёл, бизнесийн онцлог, хяналтын талаар илүү гүнзгий ойлголттой, мэдээлэлтэй, мэдлэгтэй байж магадгүй. За нөгөө талаар хөндлөнгийн аудитор олон харилцагчид үйлчлэгээ үзүүлэлтийн хувьд илүү туршлагатай, магадгүй дотоод аудитын хараагүй өнцгөөс ямар нэг зүйлийг хардаг, эрсдлийг тодорхойлдог, шийдлийг санал болгодог байх магадaltaй. За ажлыг үр дүнтэй зохион байгуулж бие биенийхээ ажлыг давхардуулалгүй ажилласнаар
эдийн засгийн хувьд бас тодорхой хэмжээний үр ашиг зайлшгүй гардаг. За энэ 2000-ад оны үед Америкт хийсэн нэг судалгаагаар хөндлөнгийн аудитор нь дотоод аудиторын ажлыг ашигладаг газар бол дунджаар хөндлөнгийн аудиторын одоо фи нийт зардал нь 18%-аар хямдхан байдаг. За энэ 18 Америкийн дэс судалгаанд орсон байгууллагууд энэ 18% нэг $210,000 гэж ирсэн. Тэгэхээр энэ бол зохицуулалт маань өөрөө эргээд эдийн засгийн үр дүн бас авчирдаг байна гэж. Магадгүй бас Монголд энэ талаар судлаад үзүүлэх сонирхолтой таах магадгүй. За тэгээ хэрхэн сайжруулах талаар Их Британий дотоод аудиторын институтээс ийм 7 степ 7 алхамтай энэ санаачлага гаргасан юм байна. Тэгэхээр энэ талаар бас тавтай болцъё гэж бодоод ирсэн. За энэ бол нэгдүгээр санаачлагыг гартаа ав. Ямар ч үс ихлүүл. За мэргэжлийн стандартуудаас суралц. За буруу хандлага буюу хуучны цуу үг за тийм зүйлээс зайлсхий. За удирдлагаасаа эхлэе. За юун дээр хамтарч ажиллах үед таргетаа зөв тодорхойлъё. Харилцаа холбоогоо сайжруул. Тэгэд байнгын мэргэжлийн одоо хөгжил сургалтыг дэмжиж ажиллаа гэж. Энэ талаар дараагийн слайд ярилцаад явчих. За дотоод аудитор байгууллагын зорилт хоёр нэг байх ёстой. Тухайн байгууллага гэдэг бол одоо тодорхой нэг зорилгын төлөө нэгдсэн хүмүүсийн нэгдэлч юм аа гэж байна. Тэгэхээр дотоод аудит байгууллага ямар зорилтонд хүрэх гэж байгаа тодорхой хугацаанд ямар стратегиэр тэр зорилттой хүрэх юм. Дотоод аудитор тэрийг ямар нэг эсэлгүүгээр тухайн зорилттой хүрэх хурдсгуур нь болдог. Байгууллагатайгаа нэг ижил зорилттой функцийн хувьд санаачлагыг гартаа аваа. Өөртөө эхэлж ямар нэг байдлаар одоо үйлдэл хийж эхлэе. Дотоод аудитор байгууллагын зорилтыг хүрэхийн тулд илүү үнсэн нэмэгдүүлэх ямар боломж байна тэрлүү тэмүүлэх ёстой, чиглэх ёстой гэж. За тэгээд ерөнхий нэг хандлага бол за дотоод аудиторууд тэр болон хөндлөнгийн аудиттай хамтарч ажиллах сонирхол илүү бага байдаг. Хөндлөнгийн аудиторууд дотоод аудитын ажлыг ашиглах сонирхол илүү байдгаа гэдэг нэг тийм хандлага. Тэгэхээр дотоод аудиторууд маань энэ хандлагаа өөрчлөөч гэж хэлсэн. За тэгээд санаачлагыг гартаа авч энэ хамтын ажиллагааг сайжруулах, эхлүүлэх энэ тохиолдолд тодорхой нэг хариуцсан эзэнтэй болгоо. Дотоод аудитын одоо тэр багаас хэн нэгэн хүнд тодорхой үүрэг даалгавар өгөөд энэ талаар ямар арга хэмжээ авах юм гэдгийг ажиллаач. За мэргэжлийн стандартуудыг судлах гэдэг нь. За аудитын олон улсын стандартаар бол дотоод аудитыг хэрхэн авч үзэх юм. За дотоод аудиторын ажлыг ашиглахаар бол ямар хуу шаардлага тавих юм бүгдийг зохицуулсан байгаа. Тэгэхээр дотоод аудиторын хувьд энэ стандартуудын талаар бас мэдлэгтэй авах хэрэгтэй. Тэгжиж хөндлөнгийн аудитор нь ашиглах хэмжээнд өөрсдийнхөө ажлыг хийж энэ үр дүн гарна гэж. За 50 дахь гол шаардлагуудын талаар дурдсан байгаа. За энийг нэг 5 минут дээр бас тань байх гэж байна. За дотоод аудитын мэргэжлийн практик олон улсын стандартууд бас энэ талаар дурдсан байдаг. Дотоод аудитор ажиллаа хэрхэн яаж хийх вэ? Дотоод аудитор бол байнга өөрийгөө одоо тасралтгүй хөгжүүлж явах ёстой, ур чадвараа нэмэгдүүлж явах ёстой. За яг дотоод аудитыг хариуцж байгаа офисер буюу одоо захирал энэ стандартуудыг шаардлагыг хангах талаар үндсэн үүрэгтэй ажиллана. Ажлын давхарлал гаргахгүй байхад чиглэл анхаарах ёстой гэх мэт стандартуудаар заасан. Тэгэхээр энэ стандартуудаа биелүүлээд мөрдөөд ажиллах хэрэгтэй. Энэ талаар мэдлэгтэй дотоод аудитор бол өөрийн хийсэн ажлаа хөндлөнгийн аудитор ашиглаж болохоор хэмжээнд ажиллаад төлөвлөлт зохион байгуулж баримжуулсан байх боломжтой гэж. За дараагийн нэг степ буруу хандлагаас за ер нь бол нэг тийм одоо буруу хандлага гэдэг юм уу хуучны нэг тийм ойлголт байна. Дотоод аудитор завгүй хөндлөнгийн аудитортай цаг зарцуулах цаг байхгүй, нөөц байхгүй. Ерөнхий тийм ойлголт байдаг. Яг
санал асуулга гэдэг юм уу судлаа хийгээд үзэхэд бол энэ хотлоо гэдэг тийм. Дотоод аудитор, хөндлөнгийн аудитор зарцуулсан цагаасаа хөндлөнгийн аудитор тодорхой хэмжээний хугацаа хэмнэн эргээд хөндлөнгийн аудитортойгоо хамтарч ажилласнаар давхарлаа харилцснаар дотоод аудитын хувьд бол илүү боломж цаг нөөцийг өөртөө гаргаж авдаг. Тэрийгээ дараагийн бусад эрсдлүүд чиглэсэн ажилдаа зарцуулдаг. Энэ бол үнэ гэж. Тэгэхээр цаггүй, завгүй гэдэг одоо тэр хандлагаас хамгийн түрүүнд татгалзаа гэж. За мэдээж дотоод аудитор өөрөө хөндлөнгийн аудиторын ажлыг бас ашиглаж болно. За дараагийн степ бол энэ хамтын ажиллагааг зохицуулалт хийхийн тулд дотоод аудитын зөв одоо дэмжих удирдлагаас сайн дэмжих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн анхны дэмжлэг бол аудитын хорооноос ирэх ёстой. Аудитын хорооны хувьд тулсын аудитын хороо бол дотоод аудитыг зохион байгуулдаг. За хөндлөнгийн аудиторыг сонгож томилдог. Тэгэхээр энэ байгууллагада хамтын ажиллагаа маань ямар хөө өндөр бүтээн авчирхаа гэдэг талаар маш сайн ойлголтыг өгөө. Тэгэхээр ямар давуу тал авчирч болох вэ гэдгийг сайн ойлгуулаад одоо аудитын хоёр аудит сайн зохицуулалтанд орсноор нийт аудитын хамрах хүрээ цар хүрээ маань coverage гэдэг тэр маань өснөө. За эрсдэл буурна маш олон төрлийн эрсдлүүд одоо орчин үед нэмэгдэж байгаа. Тэгэхээр аль болох цар хүрээ ихснээр энэ эрсдлүүд чиглэсэн арга хэмжээнүүдэд бид нэр онцтой зөв зохион байгуулж чаднаа. За хөндлөнгийн аудиторын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дотоод аудит их нэгт хамтран ажилласан тэр талаар ойлголт сайтай бол дараагийн үеүүдэд зөвлөмж хэрэгжүүлэхэд дотоод аудитын зүгээс маш гүйцэтгэх удирдлагад маш их дэмжлэг болно. За зарим тохиолдолд хоёр аудит, хөндлөнгийн аудит, дотоод аудит хоёр тодорхой хэмжээний зөвлөмж шаардлага хөрвүүлдэг. За удирдлагын зүгээс тэрийг биелүүлэхэд магадгүй хойрог байдаг бол хоёр аудитын одоо хамтарч ажилласнаар илүү хүчтэй шаардлага болно. Гүйцэтгэх удирдлагад тавих тэр шаардлага маань илүү хүчтэй болно. За дараагийн нэг хэсэг бол хамтарч ажиллах хэсэг таргетаа юун дээр бид нар хамгийн их хамтарч ажиллах боломжтой вэ гэдгээ тодорхойлъё гэж. За энэ дээр би зөвхөн жишээ олгоод Америкийн одоо нөгөө Sarbanes-Oxley гэж тийм лист компани эхлээд үргэлжлэлийн талаар гарсан хуулийн жишээ олгосон. За энэгээр бол Америкийн лист компани хөндлөнгийн аудитор ямар хэсгүүд дээр бордож талын ажлыг ашиглахын, ямар дээр хориглохын гэдгийг тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл дотоод аудитор хөндлөнгийн аудиторын ашиглахыг хориглосон тэр хэсгүүд дээр бол хөндлөнгийн аудитор бүрэн өөрөө ажиллая. Дотоод аудитор магадгүй энэ тохиолдолд хөндлөнгийн аудиторын ажлыг ашиглах хэмжээ. За 3 дугаар төрөл энэ хоёр 2 дугаар төрөл нь бол 1-р төрөл нь огт ашиглаж болохгүй гэдэг. Эднэрийг бол хөндлөнгийн аудит заавал өөрөө хийх ёстой гэсэн. За 2 дугаар төрөл дээр бол тодорхой хязгаартайгаар ашиглаж болно гэдэг энэ төрөл гаргасан. Тэгээ 3 дугаар төрөл дээр бол за ямар нэг хязгааргүй энэ хоёрт ороогүй хэсгүүдээс бол урдч талын хийсэн ажлыг ашиглаж болно. Тэгэхээр дотоод аудитын хамгийн ихний хамтарч ажиллах хэсэг бол 3 дугаар төрөл. Энэ хоёрт 1-2 дугаар төрөлд ороогүй зүйл дээрс хамтарч ажиллавал зөвөө. Яагаад гэвэл хөндлөнгийн аудитор тэнд дотоод аудитын ажлыг ашиглах боломж нь нээлттэй. Мэдээж дотоод аудитын ажил хөндлөнгийн аудиторт ашиглагдахаар хэмжээний зохион байгуулагдсан гүйцэтгэгдсэн баримтжуулсан байна. За тэгэхээр тухайн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчин, хууль тогтоомжийнхаа хүрээнд хаана ямар хэсэгдэр хамтарч ажиллах болох вэ гэдгээс тодорхойлоод тэндээсээ эхэлье. За харилцаа холбоогоо сайжруулаа. Мэдээж харилцаа холбоо гэдэг бол хоёр талын ажиллагаа. Хоёр талт. За тэгээд энэ бол утсан харилцаа, имэйл, уулзалтууд тогтмол тодорхой хугацаанд байнга уулзалт хийдэг байх хэрэгтэй. Харилцаа холбоо сайжирч би хоёр талд ийм итгэл төрөм. За тэгээд зайлшгүй яригдах ёстой зүйлүүдэд аудитын төлөвлөгөө ирээдүйд
ямар хуу чиглэлээр ажиллах уу, ямар хуу эрсдлүүд үүсч болох уу, ижилхэн зүйлүүдийг бол байнга ярилцчихъя. Заавал албан уулзалтууд байх хэрэггүй. Магадгүй зарим үед албан бус уулзалтууд илүү үр дүнтэй мэдээлэл солилцох болтгоо гэж. За дараагийн нэг хэсэг бол сургалтыг дэмжээ гэж. Дотоод аудитор, хөндлөнгийн аудитор ажил тэдэнд цаг хугацаа хэмж өгөх. Эргээд нөгөө талаар хөндлөнгийн аудитор дотоод аудиторын тодорхой цаг хугацааг хэмж өгөх. Ажлын давхарлыг арилгахын тулд аль аль нь бие биендээ хүлээн зөвшөөрөх хэмжээний боловсрол мэдлэг ур чадвартай байх ёстой. Тэгэхээр стандарта дотоод аудиторын олон улсын стандартаар нь мэргэжлийн тасралтгүй боловсролыг заавал зааж өгсөн байгаа. Мэдээж хөндлөнгийн аудиторт бас тийм шаардлага байна. Тэгэхээр стандартын дагуу мэргэжлийн мэдлэг ур чадвар өрсөлдөх чадвараа байнга дэвшлүүлж явах хэрэгтэй. За хөндлөнгийн аудиторын арга техник үг хэллэгийн талаар мэдээлэлтэй болж ойлголттой мэдлэгтэй болох хэрэгтэй. Зарим тохиолдолд дотоод аудитор, хөндлөнгийн аудитор ашиглахуйц хэмжээний ажил орон гүйцэтгсэн тохиолдлууд байдаг. Магадгүй сонгож байгаа үг хэллэг нэршлийн зөрүүтэй байдлаас болоод энэ ойлголцолгүйгээр ажил авахддаг юм уу? Хөндлөнгийн аудитор баан ажлыг дахиж шийдэг ийм зүйлүүд. Тэгэхээр орон нэршил төлөвлөгөө за хөндлөнгийн аудит ашигладаг нэршлүүдийн талаар бас тодорхой хэмжээний ойлголттой байна. За сургалтын асуудлаар ч гэсэн хөндлөнгийн аудитчтай хамтарч болно. За олон улсын томоохон компаниуд бол аудиторуудтай байнгын тогтмол сургалт, өндөр түвшний сургалтууд зохион байгуулж хийдэг. Тэгэхээр магадгүй дотоод аудитор өөрийн компани хөндлөнгийн аудиторын тэр сургалтанд одоо дотоод аудиторууд очиж суудаг ч юм уу. Ингэснээрээ хөндлөнгийн аудитын арга барил, төлөвлөгөө, за нэршил тэр ойлголтууд илүү сайжрах хэрэгтэй. За тэгээд мэдээж мэргэжлийн зэргүүд одоо мэргэжсэн дотоод аудитор, за мэргэжний дипломатч зэргүүдийг аль болох дотоод аудитор авах хэрэгтэй. Яг гэвэл мэдээж хөндлөнгийн аудитор дотоод аудиторыг үнэлэхдээ ажлыг ашиглаж болох уугүй юу гэдэг дээр бас нэг авч үздэг зүйл мэдээж энэ мэргэжлийн тайлбар гэж байна. За иймэрхүү степүүдээр дамжаад дотоод аудитор, хөндлөнгийн аудитор хоёрын харилцаа хамтын ажиллагаа сайжруулах боломжтой юм аа гэж хэлсэн. За сүүлийн үед бол зохицуулагчдын тавьж байгаа шаардлага, аудиторт тавьж байгаа шаардлага, за байгууллагуудад тавьж байгаа шаардлагууд нэлээд өндөрсөж байгаа. Аль болох илүү дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хөрөнгө оруулагчид гаргахыг шаарддаг болж байгаа. За аудитын хамар хүрээг байж болох хамгийн өндөр түвшин, хамгийн ихээр байлгахыг бас ашиг шаарддаг болсон. За түүрч гэдэг юм уу одоо ер нь бол сүүлийн хандлага бол одоо технологийн дэвшил ашиглаж big data mining хэмжлэн зүйлтэй төвөр гэдэг ойлголтыг халъя бүх зүйлийг үзүүлдэг баймаар байна. Шаардлагуудыг аль алинаас нь тавьдаг гэсэн. За мэдээж эрсдлийн төрлүүд маш их олсорж байгаа. Илүү нарийн төвөгтэй болж байгаа. Тэгэхээр иймэрхүү бизнесийн орчинд байгууллага өөрөө оршин тогтнох зорилттой аль болох үр ашигтай өндөр бүтээмжтэй хүрэхийн тулд дотоод аудит болон хөндлөнгийн аудитыг маш өндөр түвшинд ашиглах нь зайлшгүй юм аа гэж. Тэгэхээр ямар зүйлүүд дээр хамтарч ажиллах болох вэ гэж. За дотоод аудиторын нэг үндсэн функц бол дотоод хяналт үр ашигтай ажиллаж байгаа хэсэг дээр үнэлж дүгнэлт өгөх. За эргээд энийг сайжруулах зөвлөмжийг бэлдэж гүйцэтгэх. За хөндлөнгийн аудиторууд хэдийгээр дотоод хяналтын урагштай байдлын талаар тусгаалan дүгнэлт өгөх гэсэн аудитыг зохион байгуулах төлөвлөхийн хувьд дотоод хяналтын талаар заашгүй авч үздэг. Тэгэхээр энэ зүйл дээр магадгүй дотоод аудитын хийсэн ажлаас тодорхой авийг ашигладаг юм уу? Энэ санал солилцдог. Энэ байх боломжтой. За санхүүгийн тайлагналын хэсэг мэдээж хөндлөнгийн аудитын үндсэн зорилт функц бол санхүүгийн тайлагнал материалыг алдаагүй хэсэгтэй дүүл. Дотоод аудитын ажлын цаар өрөөнд гэсэн санхүүгийн тайлагнал
бэлтгэх тухайн процесс тэн тавьж байгаа хяналт ямаргүй байгаа талаар авч үздэг. Тэгэхээр энэ бол бас хамтарч ажиллах боломжтой нэг сегмент байна. За compliance буюу хууль дүрм за нийтээр мөрдөх юм хэмжээг дагж байгаа хэсэг. Энэ бол дотоод аудитын бас нэг үндсэн үүрэг. За зарим хууль тогтоомжоор магадгүй хөндлөнгийн аудитороос бас хууль тогтоомжийн талаар дүгэл гаргахыг шаарддаг тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр бол бас хоёр аудит маань ажиллаа зохицуулаад хамтарч ажиллах боломж байна гэж. За зайлшгүй авилгын эрсдэл. Энэ бол аль алиных нь хувьд нэлээд чухалчилж үздэг том эрсдэл. Тэгэхээр энэ хүү эрсдлийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт дээр хоёр аудит хамтарч ажиллах боломж байна. За ямар нэг тестүүдийг бас хамтарч ажиллах болно. Агуулгын тайлбартай холбоотой тестүүд, за хөрөнгийн захиран зарцуулалт гэх юм уу. За одоо ялангуяа орчин үед нөгөө компаниуд илүү үнсэн намсан болж байгаа. За дотоодоо ч гэсэн маш олон салбар нэгжтэй ажилладаг бас. Тэгэхээр энэ тохиолдолд бас хоёр аудит хамтарч ажиллаад магадгүй тодорхой салбар нэгж улс үндэстэн хувааж авдаг юм уу эсвэл хамтарсан баг гаргадаг дотоод аудитаас нэг баг хөндлөнгийн аудитаас нэг баг очиж ажиллахаас илүү хамтраад нэг баг гаргаад ажиллаа зохион байгуулж бол энэ зөвхөн шигтэй. За засаглалын талаар засаглалыг үнэлэх бас сайжруулах дотоод аудитын үндсэн үүрэг. За мэдээж засаглал гэдэг нь өөрөө компани эрсдэлтэй уялдаатай учраас хөндлөнгийн аудитын бас зайлшгүй авч үздэг нэг зүйл. За магадгүй зарим хууль тогтоомжоор компани засаглалын талаар дүгнэлт гаргахыг хөндлөнгийн аудитороос шаарддаг тийм зохицуултууд бас байна. Тэгэхээр энэ дээр бас хамтарч ажиллах боломжтой байна. За тэгээд энэ харагдахгүй байна. Системийн хөгжүүлэлт томоохон шин санаачлагууд ялангуяа нэгэн мод бүртгэлийн шин систем нэвтрүүлж байгаа нөхцөл дотоод аудит өөрөө системийн шинжилэл хөгжүүлэлтэд маш өндөр үүрэг болцоод оролцсон. Мэдээж нэгэн мод бүртгэлийн систем шинжлэгдэж байгаа бол хөндлөнгийн аудитын зүгээс бас энэ дээр маш их анхаарал тавьж систем яг бодиттой үнэн зөв ажиллаж байгаа хэсгээр анхаарал хандуул цаг зав зарцуул. Энэ дээр бас хоёр аудит маань хамтарч ажиллах боломжтой байна гэж. За тэгээд өнөөдөр апдейт ярилцаар болсон зүйл маань ингээд туслаа. Анхаарал тавьсан баярлалаа.